За юуцхан манайхан өнөөдөр таадтай 2022 оны Like Others нэртэй киног хуваалцах болно. Дос бүтээлд дөнгөж амьдралаа танилцаж буй өсвөр насны хүүхдүүдийн цагаахан цааш шиг сэтгэл, сөрөг урамсгалтай ар гэрийн амьдрал нь хэрхэн толб тогтоож мөн тэдгээр хүүхдүүд өөрийн хүсээгүй амьдралаас зугтахын тулд ямар шийдвэр төрдөг тухай гарна. Ерөнхийдөө энэ кино нь хүүхдийн гэгээлэг сэтгэл зүй болоод амьдралын хар бараан үннийг гайхалтай хослуулж харуулдгаараа тун онцлог бүтээл тооцогддог гэж. Дос киноны гол дүрд сүүлийн үед нэрд гараад байгаа залуу жүжигчд болох шинэ инсүү болон Ким Джэвэн нар маш чадварлагаар тогложээ. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Гүнэрэн та хүмүүс лайк, subscribe дарахаа мартааг үзтээ. Мартаагүй л яг одоо нэг дарчих. Дараагийн удаа илүү хурдан танд кино маань хүрнэ. Энэ удаагийн дугаартай маань Pearl-онд тайг хамтран ажиллаж байна. Тайгын эрцийг амталж буй. Vitabit компани Pearl-онд тайг ус нь онцгой эрцийн найрлагатай ховор бүтцтэй ус бөгөөд Булган аймгийн Хангал сумын нутагт 100 жилийн турш чулуулгын давхаргаар дамжин эрдэсчиж та бидний гарт байгалийн чанараа алдалгүй хүрч байгаа билээ. Түүнчлэн байгалийн бүтээл Pearl-онд тайг ус маань Water Expo 2025-д дэлхийн өндөр зэрэглэлийн уснуудаас ам чанараараа ялгарсан мөнгөн медаль хүртэж 2026 онд дэлхийн усны өдөрт зориулсан бүгд найрамдах Солонгос улсын Kisa усны нийгмийн уралдаанд Still Water төрөлд алтан медаль, мөн Sparkling Water төрөлд мөнгөн медалийг тус хүртэж дэлхийд үнэлэгцээр байгаа билээ. Тайгын эрцийг амталж буй. Pearl-онд тайг. Кино эхлэхэд Ким Джеон гих охин сургуулаас гарах хүртлөө дараажил болгон хойшлуулж суугаа харагдана. Мөн эдний ангид Сүү Үгью нэртэй хүүхэн байх бөгөөд ер нь бол тэд 19 настай ахлахангийн сурагчид юм. Үзэг солигдоход орой үеийн цагаар нэг талаас Джеон охин, нөгөө талаас Үгью хүү цагдаагийн хэлц рүү хам хурдаараа яаран гүйж байгаа нь харагдана. Тэгтэл цагдаагийн газарт хамар амнаас нь цус гарсан бололтой нэг эрэгтэй бас нэг согтуу эмэгтэй хоорондоо зодон цохионы асуудал гарсан байдалтай байцаагдж байлаа. Эрэгтэй тайлбарлаж байгаагаар манер дэлгүүрээс хүүхэдтэй болохоос сэргийлдэг юм худалдаж авах гэж байхад нь гэнэт согтуу эмэгтэй гарч ирээд үснээс нь зулгаагаад зодож нүдэд ихсэн гинэ. Джейн охиныг дөнгөж цагдаагийн газарт орж ирмэгцээ. Нармайгаа нээлгсэн залуу түүнийг хараад дэлгүүрээс авсан зүйлээ нуух гэж оролдох бол нөгөө согтуу эмэгтэй нь залуугийн үснээс зулгааж авснаа. Чи намайг жирэмсэн болгочоод хүүхдээ хамт өсгөлцөн гэж амлчаад хаяад явсан биз дээ гэснээр бүр агсан тавиад эхэллээ шүү. Төдөөдлгөө Үгью хүү гүйсээр цагдаагийн газарт орж ирэхэд нөгөө согтуу анаа чинь хөөрхий хүүг бүр ангийнхан охины нүдэн дээр үгийн зөрөөгөө алгадаад авлаа. Тэгснэ чи архины мунхлагын хүмүүст надад арх зарж болохгүй гэж хэлдэг хин бэ? Надад тэгж их санаа тавьдаг юм бол анханасаа төрөхгүй чи яасан гэж байна. За ямар ч тач энэ эгч маань Үгью хүүгийн төрсөн ээж байх нэ. Эгч бодвол архины халуунда манарч дэлгүүр таарсан танихгүй залууг өөрийг нь хаяад явсан нөхөртөөгөө андууран эвгүй ааш авир гаргасан болж таарлаа. Дараагийн акшнд Джеон охин нөгөө залуутай гудамжинд хэрүүлээгээд байдгаараа ууралцсан зогсож байва. Тэдний ярианаас дүгнэхэд энэ нөхөр Джеоны төрсөн эгчийн найз залуу бөгөөд дээрэс нь эгчийг нь бие давхар хахад дэлгүүрээс тийм юм худалдаж авсан байгааг харсан Джеон галзуурхын агуур болж байгаа нь энэ ээж. Эгчийнх нь энэ найз залуу гэхдээ үнэхээр бүтэхгүй нөхөр юм уу? Найз өсгөөгээ удаа дараа хуурч энэ байдлаас болоод найз бүсгүн жирэмсэн байхдаа амиа орлогыг хүртэл завдсан юмсан ч. Джон ихчигээ сэтгэл санаагаар унахгүй тулд найз залуугийнх нь үн дүрхийг хэлж зүрхэлдэггүй байна. Ийхүү Джон хөргөн ахтайгаа хэрэлдэж дуусаад явах гэж байтал зам дээр ангийн хүүгүн Үгью тасарсан ээжигээ үүрсэн байдалтай зогсож байдаг. Үгью тэдний яриаг санамсаргүй сонссондоо санаан зовж байтал Джон ам нээж Сүү Үгюгийн аав нь хаяад явчихсан. Ээж нь улаан архичин. Сургуулаар ийм сургал тараахыг хүсэхгүй байгаа бол амаа амхиж яваарай да гэснээр цэгэлцээд явдаггүй. Джоны гэрт орон хоолны үеэр нөгөө хөргөн ах шүү ухаантай юм гийгүүлсэн гавьяагүй атлаа хоолны цаг болонгууд л гарч ирээд үнэн гимгүү царилцсан явж байла. Хөөрхий Джион харин эгчтэйгээ хамт нэг өрөөнд амьдардаг байсан ч одоо бол хүргэн ах нь нүүж ирсэн учраас хүссэн хүсээгүй зочны өрөөнд байрлах болжээ. Бодлого Джионы аав ажлаасаа тарж ирээд хэлж байгаа юм. Та нар нэрээ хийсэн бүтээсэн юмгүй өдөржин гэрт зүгээр суучаад хоолыг бол алгасахгүй идэх юм аа. Гинөө айгүй сонин хүүтэн хүндий зан гаргаж байхan тэрэ. Энэ тэдний гэр бүлийн хувьд ердийн үзэгдэл мэт боловч Джион охин үнэндээ энэ бүхнээс хэдийнэ залхсан илт байла. Маргааш сургууль дээрээ тэдний ангийн хатбан бололтой нэг хүү Үгюг шалгалтан дээр нь найз охинтой байраа солилцоохыг шаардаж байгаа харагдана. Гэтэл түүний найз охин манай Жион ч байх шиг. Гэхдээ тэгээ Жион гой чинь жирийн нэг сурагч биш босод сурагчдад арх тамхи дамлаж зардаг жижиг гарын ганцхан аймаг ч юм болж таарлаа. Ингээд шалгалтын үеэр Үгью Жионы ширээнд цуугаас үр сонголтгүй болно. Ядаж явахад ширээнийхэн тавираас нэг цаас унжаад авахаар нь аваад артал Жионы сургуулиас гарах хүсэлтэд илэрхийлсэн өргөдөл байва. Гэтэл дараагийн мөчид шалгалт авч ирсэн багш нь нэг чангаар Сүү Үгью гэж дуудхан тэрэ. Учир нь Үгюгийн сууж байсан ширээн дээр ханаас ч юм хоёр ширхэг хайцагтай тамхи гараад ирсэн байлаа хөөрхий. Бодвол нөгөө цаастай хамт гараад ирсэн дээ айгу бол. Үгью Жион руу гайхсан харцаар харсан ч багшийнхаа шахалтаар цүнхвэ нэгжүүлж хууль бус зүйл сургууль дээр авчирсан хамаг бурууг өөр дээрээ хүлээхээр болно. Шалгалтын дараа Жион ширээндээ буцан ирээд Үгюгийн цүнхнээс унсан бололтой бас нэг сургуулиас гарах өргөдлийг олж хараад ямар нэг байдлаар Үгюг өөртөө адилхан цаашид сурах сонирхолгүй болсон талаар нь олж мэднэ. Нөгөө талд Үгю тамхины эргээр багштай байцаагдаж анхны тохиолдолд учраас хөнгөн шийтгэл авч ашгүй нэрийг нэг юм гайгүй өнгөрдөг. Түүнийг гарч ирэхэд Жион сургуулиас гарах өргөдлийг нь бариад хүлээгээ зогсож байдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь Үгю Жионоос тамхинуудыг нь хураалгасандаа уучлалт гуйж ээжийнхээ
цаашаа ажилладаг дэлгүүрээс шин тамхи олж өгнө гэдэргээд амлалт өгч мөгөө тунлаа шүү. Жион түүнээс ердөө тамхинуудыг нь хураалгаснаас болоод хамаг хэргийг өөр дээрээ авсан эсхийг нь тодруулан асуухад үгүй юу яг үнэндээ цагдаагийн газарт болсон үйл явдлын дараах түүний сүрдүүлгээс болоод ийм шийдвэр гаргасан болж таарав. Улмаар Жион өөрөөсөө ичиж түүнийг гэр бүлийнхэн амьдралаар сүрдүүлсэндээ чин сэтгэлээсээ уучлах нь. Насан туршдаа ээжээсээ зөвхөн зэмлэл хүртэж ирсэн үгүйгийн хувьд хэн нэгэн өөрөөс нь уучлах нь гэдэг нь үнэндээ санаанд багтамгүй зүйл байлаа. Жион охин дээрээ бяцхан хууль бус бизнесээ хэрхэн явуулдаг вэ гэхээр том хүн шиг уцслаж нүүр амаа будаад ихчийнхээ үнэлэхийг ашиглан дэлгүүрээс арх там худалдаж авдаг юм байна. Гэвч түүний их саяхан энэ талаар олж мэдээд түүний байнга үйлчлүүлдэг дэлгүүрт нь гомдол гаргаж насанд хүрээгүүдүүд нь хууль бус бараа зарахгүй байхыг хатуу сануулсан байлаа. Улмаар арга мухарцсан Жион үгүйгийн хэлснийг санаж ээжийнхэн дэлгүүр рүү очихоор шийддэг. Ингээд Жион үгүйдээр очиж жижигхэн дэлгүүрийг жаахан мяалж байснаа хамтран ажиллах санал тавилаа. Хэрв үгүй түүнд арх тамхи нийлүүлж эхлүүл олсон ашгийнхаа 24% өгөх юм байна л да. Энэ хууль бус учраас үгүй ихэндээ түүний саналаас татгалздагч Жионыг одоо гэрээсээ явахын тулд мөнгө цуглуулж байна гэж хэлхийг сонсоод бас цаанаа л нэгэн бодоод байгаа болтой. Учир нь үгүй мөн сэтгэл дотроо түүний адил эргчүүлэг мөрөөдөж байсан юм. Жионыг явсны дараа үгүйгийн ээж нь орж ирээд хөргөчнөөс нэлээд хэдэн шилээр авч явахыг харсан үгүй тэслгүй амнаж та ер нь арх дарсаа басгасан дээр шүү гэж хэлтэл ээж нь би итгий өөдгүй эцэгшгээ зан гаргаад бай. Бүр ой гутчлаа гэд дүрсхийн уурснаа гараад явчихв. За яг энэ мөчөд үгүй Жионы араас гарахаар шийдэж баргаа хадгалдаг сургалтын кафе руу гүгээд очтол тентхийн үдэн цагдаагийн машиныг олж хараад учиргүй сандарч эхэллээ. Жионыг баригдчихвыг санаа зовсондоо цагдаа нарын анхаарлыг сарниулах хүртэл ордлого хийсэн ч тэр нь зүгээр л шал хамаагүй хэргийн мөрдлөг явагдаж байсан болж таардаг. Үүний дараа үгүй одоогийн амьдралаас залхсан учраас Жионы хууль бус бизнест гар бие оролцохоор шийдсэн тухайгаа дуулахад Жион шуутгал тэгвэл одооноос хэн боломжтой нь хүргэлтээ хийгээд явна шүү гэж авлаа. Үгүйуд 80-20-ын харьцаатай ашиг хүртэх бизнест нь 50-50% эрсдэлтэй оролцож байгаа нь шудраг бус санагдсан ч Жионоос яагаад тэгтлэх гэрээсээ явахыг зүтгөөд байгаа мөн чухам юу хүсч мөрөөдөж байгааг нь асууна. Жион гэрээсээ яваад юу ихэ мэдэхгүй байгаа ч гэсэн түүнд хандан одоогоор мөрөөдсөн зүйл байхгүйж энэ чигтээ амьдрахыг бол хүсэхгүй байна гэж хэлдэг. Түүний энэ үгс яагаад ч юм үгүйуд хүчтэй нөлөөлж Жионыг мөн өөртөө адилхан одоо байгаа амьдралаасаа голдоо ортол залхсан гэдгийг ухаарна. Маргаашнаас нь үгүйу нөгөө ажилд орж эхэллээ. Тэднээс бараа удалдан авах хүмүүс нь голдуу локер түрээслэж мөнгө үлдээгээд байршил нууц зүгээ тэд рүү явуулдаг байна. Тэд захиалгын дагуу барааг байршуулж мөнгө авах зарчмаар бизнес явагдана. Сүүлдээ энэ хоёр маань бизнесийн хамтралаа баталгаажуулахар болж Жионы санаачлахаар нөгөө сургуулиас гарах өргөдлүүдээ хоорондоо солилцоор боллоо. Хэн нэг нь урвсан тохиолдолд өргөдлийг нь ангийн багштай авчиж өгөөд багш нь гэрэх нэгэнд дуудаад ер нь бөө юм болох учраас тун найдвартай барьцаа болно гэж үзэж байгаа юм. Нэг бөхчмөөрөө Жион уудтай шарсан дахиа барьчихсан үгүйгийн дэлгүүр төрж ирснээ хувааж иднэгээд ороод ирлээ. Дэлгүүрийнхээ арын жижиг өрөөнд ээжтэйгээ хамт амьдардаг үгүйу сандарч хальт тулт өрөөгөө цэвэрлэн жижигхэн ширээ дэлгэж гэрт нь байдаг ганц сэнсээ зөвхөн Жион руу чиглүүлэн асаана. Үгээрт зогссонгүй үгүйу түүний өөр зүгээр нэг ус биш. Байгалийн эрдэс тус Pearl on the тайгыг тавилаа. Үгүйгийн тайлбарлаж байгаагаар бидний өдөр тутамдаа уудаг ус нь ихэвчлэн шүүлтүүрээр шүүж эрдэс нэмсэн найрлагатай байдаг ба амт сул эсвэл хатуулаг амттай бөгөөд биеийн эрүүл мэндэд онцгийн нөлөөгөө зүгээр л шингэн нөхөх үүрэгтэй байдаг аж. Харин Pearl on the тайг нь кальц, магний, гидрокарбонатын зөв тэнцвэрийг байгалийн жамаар агуулсан байдаг тул зөөлөн тааламжтай амтыг мэдрүүлж өдөр тутмын усны хэрэгцээг илүү үр дүнтэй болгодог байна. Эрдэсийн зөв харьцаа нь зөвхөн амтыг тааламжтай байлгаа зогсохгүй, бие махбодыг байгалийн аргаар нөхөн төлжүүлж ус уух энгийн үйлдэлийг илүү чанартай хэрэглээ болгодог аж. Тиймээс энгийн биш, байгалийн эрдэс тусаа өөрсдийнхөө төлөө сонгоорой. Тайгын эрдэсийг амталж явъя. Pearl on the тайг. Түүний эдгээр халамжтай жижиг үйлдэлүүд нь Жионд өөрийн ирэхгүй нэгийг бодогдуулж байлаа. Жион мөн сургууль дээр нь гарсан тамхины эргийг дахин сөхөж өөрийнх нь өмнөөс сайн дурын ажил хийж байгаад нь гимссэн өнгө аястай зүйл ярихад үгүй юу энэ бүхнийг өөрийнх нь хийсэн сонголт Жионы буруу биш хэмээн тайлбарлав. Ер нь өнөөдөр хүртэл Жион амьдралдаа өөрт нь ингэж халуун дулаан хандсан үнтэй бараг таарч байгаагүй зэ. Жион үгүйуд баярлаа гэдэг үгийг амаараа хэлээгүйч ээждээ цохиосны улмаас хүзүүн дээр нь үүссэн шахыг нь олж хараад лент нааж өгч байгаа нь харагдана. Сүүлдээ Жион найз бандаж тоохгүй үгүйтэй хамт байхыг илүү төсдөг болов. Ингээд мань хоёр хамтдаа тоглоомын төвд үжитэл Жионы бүтлгүй хүргэн ахын шал өөр охинтой инээ чанаагаад явж байгааг олоод харчдаг. Их чиг нь жирэмсэн байхад нь өөдгүү зан гаргаж байгаа Жион хүргэн ахыгаа чадахын тулд үгүйтэй нийлж байгаа толгой дээр нь соёо соус асгаж хаяад зогтож гүөхтэй бүр үнэнхүү аз жаргалыг мэдэрч байлаа. Энэ мөчөөс Жион үгүйуд чин сэтгэлээсээ хандаж эхэлнэ. Дараагийн өдөр нь хичээлээрээ тэдний ангийнхан далайн халууны тухай баримтат кино үзэж байх үеэр халуунууд амьдралыгаа турш нэг нэгнийгээ маш сайн дэмждэг, хүчтэй давлгаанд бие биенээсээ төөрөхгүй тул гаргаараасаа хөдөлцөж унтдаг тухай гарч байв. Ер нь киноны маань нэр ч гэсэн Like Others буюу усны халуун шиг их утгыг илэрхийлсэн байдаг нь ийм учиртай аж. Хичээлийн завсарлагаанаар Жион үгүйуг сайн дурын жижүүр хийж байх үед нь очиж уулзаад маргааш сургуулийн зугаалгаанд явах хэсгийг нь асууж бид нэг баг учраас чамайг явал би явнаа. Явахгүй л явахгүй гин тэр. Тэгсэн яг тэдний ингэж ярьж байх үеэр нь ангийнх нь бас нэг хүүгүн Жионы найзад сэтгэлээ хичээж байгаа бол тоо. Тэгснэ энэ хоёроос судалж авсан бас л нэг бүтэхгүй юм хүн байрчихсан зогсож байсан тул нөгөө охин нь уурлаад түүнийг хаяад явж байгаа нь харагдана. Орой болж үгүйу хичээлээ тараад иртэл ээж нь уламжлж ёсоор гэрээр дүүрэн архины шил тараасан хөвтөж байлаа. Шаар гэж. Тэгснэ бүр хэлж байгаа.
Чи арх уудаг болоо юу? Ойрдоо хөргөж хурдан хоосроод байх юм. Ойрхон дүүргэж бай гэж хэлхэн тэр. Үгүй юу хариудна. Би архинд орсон байлаач та надад өвч хөргөж ярихгүй болсон л санаа зовж байгаа юм уу? Та чинь их хүн бидтэй. Хэмээн ээжийнхээ өдөөс анхудаа үг сурж үзлээ. Дараа нь үгүй юу цүнхнээсээ зугаалгаар явах зөвшөөрлийн хуудас гаргаж эцэг эхчүүдээс зөвшөөрлийн гар үсэг авах хэрэгтэй гэд хариултал нөгөө ээж нь хэн чиний эцэг их юм гэж орилж босч ирснэ. Архины шил хаг шидэд нөгөө хуудсыг нь норгоод айчив. Үгүй юу үргэлжлүүлэн надад нэг хүүхэд хэлсэн юм аа. Хэн нэгнийг гомдоосон бол уучлах гуйж явах хэрэгтэй. Хэмээн хэлэхэд ээж нь түүний өдөөс хашгирсан чигтээ шал дургу үрчлээ. Хэрв чамайг төрүүлээгүй байсан бол миний амьдрал ийм болохгүй байсан юм гэд ярьж дуусаагүй байтал үгүй юу гинт тесэрч. Тэгээд намайг хэн төрүүлсэн юм? Би төрөй гэж төрөөгүй. Та нар л намайг энэ дэлхий дээр авчираа хэвчтэй. Тийм байж яахлаараа над дуурлаад байдаг юм гэж хэлснээр ээжтэй алгадууллаа. Гэвч тэрээр үргэлжлүүлэн би яг үнэндээ танаас айж байна. Та ерөн цаашид над тэргүй гэж хэлвэ. Эдгээр үгийг сонссон ээж нь уурандаа бачуурч дэлгүүрийнхээ хамаг барааг шидэлж эхэлдэг. Энэ үеэр Жион руу нөгөө сэтгэлээ хэлчихсэн охиноосоо татгалцсан хариу авсан ангийнх нь хүүхэд авсан бараагаа буцаанаа. Үгүй бол цагдаад мэдэгдэнэ. Эдэргэд мессеж бичиж уламжлалсоор Жион түүнийг блоклж байгаа нь харагдана. Удалгүй Жион үгүйгийн дахиад очтол хөөрхий үгүй шалаар нэг тарсан дэлгүүрийн бараагаа янзлаад завгүй сууж байлаа. Гэвч түүнийг ийм байдалтай харсан Жион олон таван юм асуулгүй зүгээр л түүнтэй зэрэгцэж суугаад ханцуу шамлан тусч эхэлдэг. Маргааш нь үгүй бүх сурагчдыг зугаалганд явсан гэж бодоод ангидаа ороод иртэл Жион түүнийг хүлээхээ сууж байгаа тэрэ. Тэр үгүйг явахгүй гэдгийг нь мэдээд санаатаагаар зугаалганаасаа хоцроод үлдчихсэн байв. Дараа нь Жион үгүйг ширээгээд ирлээ дунтж явах үеэр нүүрэн дээр нь гэрэл тусчгүй нарны гэрлийг алгаараа хааж өгч мөгөөд бас л клип гэтэл үгүйг гинт нүдэ нэчлээ. Жионд мацсантаа шууд гаранд нь хүрснэ. Чи усны халиунуудын тухай мэднэ үсттэй. Унтахтаа далайн давлгаанд урсгуун тул яг л ингээд гар гараасаа хөтлөөд унтдаг гэсэн. Тэгсэн ч гэсэн нэгэн давлгаанд урсгаас хойш бас л хөгжилтэй амьтдчихв гэж хэлэхэд үгүй хариудна. Гэхдээ давлгаанд урсаад явсан байлаач ганцаараа биш болохоор айдаггүй баха хэмээн хэлдэг. Мэдээж энэ үг Жионд маш хүчтэй нөлөөсөн юм. Сэтгэл хөдлөсөн Жионд түүнд хамтдаа далайн эрэг рүү зугаалгаар явцгаая гэж хэлдэгч. Дараагийн мөчөд тэд зүгээр л ангидаа проектор асаацсан аялын нэвтрүүлэг үзээ сууж байв. Үгүй юу хушуугаа онжуулан далайн эрэг дээр боддоор очих илүү гоё штэ гэд үглээ сууж байтал Жионд босч ирснэ. Түүнээс өөрийнх нь зургийг авч өгөхийг хүсдэг. Түүнийг яагаад зураг авахгүйлаад байгааг ойлгоогүй ч дуртай дургу зургийг нь авч өгөөд байтал Жионд гинт ам нээж хоёулаа төгслөө тэмдэглэж далайн эрэг рүү явцгаан шүү. Зөвхөн хоёулахнаа гэж хэлэхэд үгүйгийн царайнд эцэст нь бяцхан Мишель тодорч түүнийг харсан Жион ч эцэст нь хүссэн зураг даруулж чадлаа. Тэд сургуулиас гараад явж байх зөөр үгүй сүулд маргалцсанаас хойш хэд хоног гэр орондоо үзэгдээгүй ээждээ санаа зовж байгаа талаар хуваалцдаг. Жион түүнд хандан санаа зовлтгүй танаа ээж өөрөө бэртэж гэмтгэхээс илүүтэй бус хүмүүсийг л зодсон байх магадлал өндөр гэж хэлээд түүнийг тайлбарлахыг оролдоно. Маргааш нь хичээл эхлэх үеэр үгүй ангид үзэгдэхгүй байсан тул Жион түүн рүү мессеж хүчээ сууж байтал гинт ангийн багш нь сурагчдад хандан сүү үгүйгийн ээж өчигдөр автомашины ослоор өөд осон гэх харамсалтай мэдээг пал хитлэн дуулгалаа. Хичээлийн дараа үнэн голоосоо санаа зовсон Жион үгүйгийн гэрт нь очиж хамгийн түрүүнд түүнийг зүгээр байгаа эсхийг шалгааж хоолундаа эцэг эсхийг нь асуутал өнөөх нь үүнээс хойш би арх тамхи зарах боломжгүй болсон. Би чамд дахиж бараа нийлүүлж чадахгүй. Дэлгүүрээ хааж байгаа. Гэхэн тэр. Гэвч Жион энэ бүхнээс илүү түүнд өөрт нь хамгийн ихээр санаа зовж хэцүү байгаа үед нь хань болох зорилгоор хамт үлдээ гэж хэлдэгч өнөөх нь дуугаа өндөрсгөж би ямар байх нь ямар хамаатай юм бэ? Над мөнгө олоход чухал байсан. Чи гэрийнхэнтэй уурсандаа арх тамхи зарж мөнгө олдог байсан бол би арга мухарцсандаа чамтай л хамтарсан. Тэгээд чиний сургуулиас гарах өргөдлийн огноо төгслийн дараа байсан. Энийгээ чи шудраг тохирцоо гэж бодож байна уу? Над одоо чи хэрэггүй. Хамгийн сүүлд би ээжд бас ингэж хэлээд явуулсан. Одоо харин надад ээжигээ чандрыг оршуулгын газар хадгалуулах мөнгөч байхгүй учраас би гэртээ хадгалж байгаа. Тийм болохоор чи зүгээр л яваадаг гэж уурлан цорын ганц өөрийн гэсэн хүнээ усан борооноор хөөгд явуулчих. Гэртээ буцаж орж ирснийгээ дараа үгүй ээжигээ чандар бүхий савыг харснаа гинт хөөрхий Жионд аимшигтай бүдүүлэг зан гаргаснаа ухаарч араас нь гарч гүйд хайж эхэллээ. Гэтэл өнөөх нь нэг хол яваагүй ойрхон дэлгүүрийн үүдэнд уйлаа сууж байв. Тэгснээ бороонд норон зогсох үгүйг олж хараад шууд л шүхрээ барингүйж ирээд түүнийг борооноос хамгаалахыг хичээн. Жион уйлсан чихтэй түүнд ингэж хэлдэг. Би ачлалгүй үг чиг санагдаж магадгүй. Гэхдээ би гэртээ байх үедээ асар их дарамт зовлон мэдэрдэг. Ийдсэн ч унтсан ч бүх үйлдэлээ байнга хянаж түгшүүр дунд амьдардаг. Харин чамтай нөхөрснөөс хойш чи миний байж болох хамгийн аюулгүй тав тухтай газар болж хувирсан. Тийм болохоор би чамд бууж өгөхгүй. Дотроо тэгж их зовж шаналж өөрийгөө шийтгэж байгаа чамайг би яаж хаяад явж чадах юм бэ гэж хэллээ. Үг юу хариудна. Би ганцхан удаа л ээжийнхээ өдөөс үг сүрсэн байхад тэр намайг үрд хаяад явчихсан. Чи хүртэл намайг орхиод явчихвал гэж хэлээд уйлж эхлэхэд Жион түүнд хандан би энд байна уу юу гэж хэлээд тэрвэрлээ. Тэрээр үргэлжлүүлэн эгч ослоор амиа алдсан байлаа чи үүнд ямар ч буруугүй шүү дээ. Хэмээн хэлэхэд үг юу түүнийг улам чангаар тэрвэрч байгаа нь харагдана. Маргааш нь тэд талигачин чандрыг зохисоор дурсгалын газарт байрлуулдаг бөгөөд энэ бүх зардлыг Жион охин арх тамхи зар цуглуулсан мөнгөөрөө зохицуулсан байв. Үнэхээр цагаахан сэтгэлтэй бишгэж үү? Үг юугийн хэлж байгаагаар ослын дараа эмнэлэг цагдаагийнхан түүнд ээжийг нь согтуугаар зам гарч яваад нас орсон тухай дуулгаж энэ бүхнийг хүлээн зөвшөөрж байгаа эсэхийг нь тодруулж баахан байцаалт авч гар үсэг зурхыг тулгасан байдаг ч Жиноос өөр хинч түүнээс чи зүгээр үү? Хоолой идсэн үү гэж асуугаагүй ажээ. Тэднийг инхүү чин сэтгэлийн яриа өрнүүлээ зогсож байтал хаа нэгтгээс Жионы экс найз хүүгэн тэднийг ажиглангаа нууцаар зургийг нь дараа зогсож байв. Үг юу гэртээ ирээд асран хамгаалагчаа алдсан тул дахиж
дахиж арх тамхи зарах боломжгүй гэж үзээд дэлгүүрийнхээ хамаг барааг хурааж эхэлтэл гэнт түүний утсанд 5 шил арх 5 хайрцаг тамхи гэсэн захиалга орж ирлээ. Энэ мөчид үгүйгийн толгойд эргэлзээ төрж хамаг мөнгөө ээжийн чандрыг хадгалахад зориулсан Жион ямар нэг байдлаар тус үргмээр санагдсан уу яасан цахиасан тооноос нь хамаагүй их арх тамхи бонус болгон хямдралтай үнээр зархаар шийддэг. Гэтэл маргааш нь болоход Жионы экс нь манай хоёрын уулзж байгаа зургийг сургуулийн сүлжээнд битүү тараасан байв. Зургийг хагарахад дурантай утасны камераар авсныг анзаарсан Жион шууд экс найз хүүгүнийгээ сэжиглэж түүнтэй маргалдаж эхэллээ. Өнөөх нь манай хүнийг явдал судлалээ гэд бүр доромжилж гарлаа. Жион уурандаа бал аваа түн рүү дайрах гэтэл үгүй тэдний урдуур орж Жионыг өмгөөлөн нөгөө гартай зодоонуудын асуудал үүсгэн тэрэ. Нэг мэдсэн нөгөө бацаан чинь үгүйг ангийн арын локер руу түлхэж унагадаг бөгөөд санамсаргүй байдлаар нэг шүгүүнийх нь хаалга нэгдэж тэндээс нь баахан арх тамхи асгараад гараад ирлээ. Одоо өнгөрсөн. Хүүхдүүд ч гүн шоконд орж үгүйгийн зургийг авч эхлэхэд Жион сандарсаар түүний нүрийг халахлах гэж оролдоно. Мэдээж тэднийг санаатаагаар ийм байдалд хүргэсэн гээд Жион нөгөө экс найз хүүгүн рүүгээ зэвүүцсэн байдалтай харахад өнөөх нь би зөвхөн зургуудыг чинь нийтлсэн. Энэ хэрэгт бол хамаагүй шүүгээд арьсаа хамгаалж гарав. Ядаж байгаа тэр үеэр ангийн багш нь орж ирээд асуудал бүр хурцтаж улмаар үгүй багш нарын өрөөнд дуудагдчих байгаамаа. Үгүй тэндээ гимзэмээ ухаарсан өргөдөл өчөөд сууж байтал гэнт Жион орж ирээд ангийн багш тандан яагаад ганцхан үгүй хариуцлага тоосож байгаа юм бэ? Биднес маш олон хүүхдүүд ялангуяа эцэг эхийн нэр нөлөөтэй айлын хүүхдүүд их хэмжээгээр худалдан авалт хийдэг байсан. Сургуулийн хамгийн онц сургалтын хүртэл шалгалтын 7 хоногт 10 хайрцаг тамхи авдаг байсан. Бүх зураг хөрөг нотлогоо надд байна. Та шийдэгвэл бүгдийг нь шийдэг. Эсвэл бид хоёрыг зүгээр өнгөрөөмөн чадлаараа сүрдүүлэх гэж үзлээ. Удалгүй үгүйг багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж өөр сургууль руу шилжүүлэх шийдвэр гардаг. Энэ шийдвэрийн дараа Жион бас бөөн уруулж та нар бус хүүхдүүд хариуцлага тооцоогүйж үгүйг ганцхан сургуулиас албатан шилжүүлж байгаа юм уу? Энэ чинь шудраг биш. Би бүх зургуудыг нь цацаж хууль бус худалдан авалт хийсэн бүх хүүхдүүдийн нэрсийг зарлана гэхэд багш нь түнд. Тэгвэл чи ч гэсэн том асуудалд орно штэ. Тэгээд чиний авсан зургнууд ерөөсөө чанарын шаардлага хангахааргүй юм билээ. Сургууль болон бус хүүхдүүдийн нэр хүндийг бодоод энэ удаа харин аятайхан шийдсэнд баярлалаа гэд авч хэлцсэнгүй. Жион оройн гэртээ иртэл тэдний ээж аав нь түүний сургууль дээрээ тарьсан хэрэг болон үгүйтэй холбоотой харьцааныхын талаар олж мэдээд бөөн хэрүүл болж ив. Аав нь гарч ирээд түүнд хандан чиний их чинь ядаж насанд хүрээд жирэмсэн болсон. Тэгтэл чи тийм хог шаар шиг юмтай нийлээд явж байдаг хэмээн ширүүнээр зандрахад Жион дуугаа өнтөрсгөн. Үгүй бол хэнсүү ах шиг өөдгөө новш биш гэж хэлтэл их чинь түүнийг тас их лалгадаад хайчваа. Үүний дараа аав нь ээжд нь хандан өсгөж хүмүүжүүлсэн гэдэг хүүхдүүдийнх нь байж байгаа царай нэг иймэрхүү хэмээн ёжилсон үг чулуудаад өрөөндө орчдгоо. Жионы даруухан ээж нь даанч охиноо өмөрч хамгаалах хүч байгаа нь харамсалтай. Энэ мөчид Жионы толгойд өдөрхөн үгүйгийн хэлсэн чи миний төлөө зоригтой дуугарсан учраас л тэд намайг сургуулаас хөөлгүй зүгээр шилжүүлэх шийдвэр гаргасан юм билээ. Чи намайг хангалттай хамгаалсан. Гэх үгс дахин бодогдож улмаар ямар ч асран хамгаалах хүнгүй мэд гэртээ байгаа хэрнээ айлд толгой орогдож байгаагаас ч дор амьдралтай байгаагаа ухаарсан Жион нэгэн шийдвэр төрнэ. Тэрээр ээждээ хандан ээжээ би үгүйгийн гараас атгсан цорын ганц хүн байсан. Тэгээд дараа нь би түүнийг явахд хүргэсэн. Гэхдээ одоо бодоод байхад тэр ч гэсэн миний хувьд бүх зүйл мань байжээ гэж нулимс тусуулан хэлээд үр хөвчөө шүүрэн гэрээсээ яваад өглөө. Жион шууд л үгүйдээр очиод хамтдаа зугтцгаая гэж хэлдэг. Тэд хоёр сургуулиас гарах хүртлөө ангидаа үлдээгээд хаа нэг тийш галт хэрэгээр явж байгаа нь харагдана. Ийхүү 19 настай хүүхдүүд хэрнээ насандаа баймбуу шийдвэр гаргаж томчуудад биш зөвхөн өөрсдөө найтахыг хүссэн тэд бүхнийг орхиод зогтсон байдаг. Жион гэрээ орхиод явсан ч ээжигээ бодохоор сэтгэл нь хорогдоод байгаа болтой үе үе уцаа шалганаа. Харин түүний гэрт аав нь ээжийг нь цагтаж битгий араас нь залга өөрөө гуугаад хүрээд иржил таараа гэд хадуухан байр суурьтай хэвээр байлаа. Үзэг солигтод нэг мэдсэн үгүй юм маань нөгөө галт тэргэндээ ганцаархнаа унтаад үлдсэн байлаа. Жион арай бодлоо өрчсөн юм шуугаа гэд гайхаад цонхоор хартал. Өнөөх нь харин түүний хүлээгээд гадаан зогсож ив. Жион түүний араас бууж ирэх үгүй тандан би амлалтандаа хүрсэн шүү. Төгсөлтөө тэмдэглээд далаараа явцгаая гэвчтэй. Гэх бөгөөд нэрэл урагшаа хартал тэд цэдийсэн том далайн иргдээ ирчихсэн байхан тэр. Жион үргэлжлүүлэн чиний хэлсэн үнэн байжээ. Далайн халиунууд үнэхээр ганцаарддаг юм байна хэмээн хэлнэ. Улмаар эрх чөлөөтэй болсон тэд далайн эргээр яг л усны халиунууд чиг гар гараасаа чанга атгалцсан гүйлдэж эхэлнэ. Мэдээж Жионы ээж нь охин руугаа эцэстэн залгсан боловч Жион уцаа зориуд галт тэргэнд орхисон байлаа. Бяцхан охины хувьд агцсан шийдвэр байсан ч тэрээр өнгөрсөн амьдралдаа цэг тавьж үгүйтэй хамт бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн байгааг энэхүү үзэгдлэр илэрхийлж кино маань өндөрлж байгаа юм. Like Others гэх энэхүү бүтээл нь хүүхдийн амьдрал тохиолддог хар бараан үзэгдлийг яг байгаа чигээр нь дүрслэн үзүүлэх хэрнээ сэтгэл дулаацуулам гэгээлэг мэдрэмжийг ч мөн төрүүлдэг онцлогтой. Эдгээр хүүхдүүдэд гэр гэж нэрлэхүүц аюулгүй өс төрнөх орчин нөхцөлийг томчууд бүрдүүлж өгч чадаагүй ч тэд амьдралын зах цухаас ойлгож эхлэх үедээ нэг нэгнийхээ дотроос өөрсдийн байж болох хамгийн тав тухтай ертөнцийг олж харсан юм. Эдгээр тэд ийм шийдвэр төрж байгаа төгсгөл нь гонигтай хэдийж хамтдаа үлдэж чадсан учраас ад жаргалтай төгсгөлч байж болох санагдана. Магадгүй нэг газараа гацаж хүсээгүй амьдралдаа бууж өхийн оронд шийдвэр гаргаж үйлдэлийнх нь илүү дээр гэдгийг тэр дундаа гараас ч натгах итгэл түнтэйгээ хамт байвал танигдж мэдэгдээгүй ирээдүйд хөл тавьсан ч айх зүйл байхгүй гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон өгөлтэй байгаа юм. Ямар ч тач хүүхдүүд өөрсдийн хувь тавилан амьдралыг сонгож төрдгөө учраас тэднийг төрүүлсэн эцэг их нь хариуцлагатай байж гэмгүй бяцхан үрсийнхээ сэтгэлд гунгийн сүдэр бүү үзүүлээсэ гэж хэлээ да. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяр та. Удахгүй орно шүү. Нэрээ сэтгэлээ бичгээ бүү мартаарай. Хэн нэгний түүхийг бид бүхэн бас хамтдаа уншицгаая.